LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн бацхан сонсогчдоо Mongolian Queer podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхлэх бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор би LGBT төвийн архив хөтөлбөрийн зохицуулагч Марлыг хүрсэн байна. Бид хоёр энэ удаагийн подкастаар ер нь кино урлаг болон утга зохиол дээр лесбиан байдлыг хэрхэн дүрслсэн байдаг юм бэ талаар ярилцахаар ирсэн байна. Ер нь л яг кино урлагийн түүхэндээ болохоор хамгийн анхны кино нэг 1935 оны явлаа дөрвөн туттай эмэгтэйчүүд гэдэг нэг герман кино баха хар цагаан бүрэг нэг юм кино. Тэгээ тэрэн дээр нэг юм бүр сүудтэй ч юм гарахгүй нэг би нэг үзчихсэн ч гэсэн нэг хальт борыг гүйлгсэн үү яасан. Тэгтээ болохоор харахад болохоор яг хоёр эмэгтэй нэг сандалын өмсөлцсөн. Тэгээд чинь нэг дөрвөн одоо нэг юм амар диктатурны юм одоо сургууль юм уу да ер нь бол тийм газар байгаа хоёр эмэгтэй хайр дурлалыг харуулсан кино байгаа. Тэгээд тэнд хоёр эмэгтэй амар юм дарангууд ер нь бол дунд нэг нэгэнд хайртай болж байгаа тухай байсан кино гэх юм уу. Тэгээд тэрний дараа бол нэлээд удаан баг нэр яг хүндсэн ч гэсэн нэг амар тийм хүчтэй хүндэгүү. Дэлгэцийн уран бүтээлүүд тэр ер нь бол нэг айгүй хөнгөн хүндэх гэж амар хичээдэг юм шиг ер нь бол санагддаг. Сүүлийн үед солонгос кинонууд ер нь айгүй бас лесбиан байдлыг харуулах гэж амар зорж байгаа юм шиг санагдсан. Тэгээд бас их юм зөөлхөн байдлаар юм уу. Нэг ямар хооронд нь өсөлцүүлэхгүй ч гэсэн нэг юм chemistry-г ингээ харуулад тэгээд тэр нэг хангалттай яг солонгос төр л одоо тийм байгаад байгаа. Just жийлээ жоох ярих уу? Ярина. Ер нь бол яг бодоод тахад угаасаа ээл кинонууд нэг нийтлэг яг гаргадаг шинжүүд нэг юу гэдэг одоо яг баг soft porn marketing ингээ болох гэж юм. Ер нь бол эртний найруулагч нарыг кино ашиглалаас хоёр эмэгтэй ингээл нүцгэн үсэлцээд ч юм уу ингээ байж байгааг амар гой зүтэй гэж хардаг ч юм уу тий. Тэнгүүд эсрэгээрээ буцаад ингээ нэг гей кино болоод ирэнгүүт секс сцен баг нэг үзэгдэхүү юу ч юм уу тий. Одоо секс сцен гэж ярьснаас баруун төрлийн кинонуудад бол секс сценийг бүр маш тод томрунаар одоо илүү нээлттэйгээр харуулдаг. Одоо тэдний нэг тод шинэ бол одоо Blues the Warmth Color байна. Blues the Warmth Color-х дээр би ингээд нэг хэд хэдэн шүүмжийн тухайд харж байсан санагдав. Тэгээд тэгэхэд болохоор queer comedy бас нэг болохоор үгүй энэ ингээд амьдралдаа байж л байдаг зүйлс шүү дээ. Тэгээ ингээд яг хүмүүс нөгөө бааюудыг за энийг энэ сэдвийн дараа нэр. Гэтэ нөгөө нэг юм тэр сцен айгу зүгээр байсан шүү дээ. Одоо чинь тэ ингээд бараг л амар секс нь бодит байсан гэж үзэж байгаа. Нөгөөх нь болохоор ийм тэ наач ингээд амар фейк байна. Тэ 10 минут яаж хатаа зүрх амар юм фейк харагдаад байна гэдэг. Тэгээ хоёр гол жүжигч нь хоёулаа амар стрейт жүжигч нь тоглолцсон цаа ч юм уу тэ. Тэнгүүтээ найруулагч нь бас айгу эрэгтэй найруулагч. Тэнгүүтээ ингээд яг юм эрэгтэйчүүдэд зориулж ингээд хийсэн кино шиг ингээд байна гэж амар хүчтэй шүмжилдэг. Гэтэ яг одоо чи миний хамгийн анхны үзсэн ингээд ээл кино заа. Тэгээ би яжаар бүр тэрийг нөгөө нэг Мартин Явнарыг алтаас нөгөө нэг Dreams болдог байхад Dreams бүр ингээд ээл кино гэж мэдгүй бүр амар том дэлгэцээр амар олоолаа сууж байхдаа ингээд үзэж байгаа шоконд ороод гарч ирж. Тэгэхэд нэгдүгээр курс мүсэл байсан баг та. Тэгээ ер нь тэгэхэд үзээд ингээд гачраад надад бол ингээд яг ер нь баг тэр үе тийм амар хүчтэй хүндсэн яг бүтээлүүд нөх амар гардаг байгаагүй. Миний санахын л эсвэл нэг юм явтаж Blues the Warmth Color бол яг ингээд ACT-ийн хувьд бол нэлээд амар бүүм хийж угаасаа тэр жилийнхаа Канас гэсэн ингээд явал дараагийн ээл ингээд бүтээлүүд гарахад бас амар эсвэл ингээд queer бүтээлүүд гарахад бас амар юм хүчтэй зохиолдог гэж чадсан бүтээлэхгүй. Тэгээ би бол амар уг нь бахархалтай ханддаг. Тэгээд бас яг одоо бид нар чинь бас гоё бие харах бас дуртай шүү дээ. Тэгээ Адел тэр чи Лесэдо тэр хоёр тий ингээд бас гоё хүмүүсийг бас харах чинь бас гоё штэ гэдэг байдлаар нөгөө талаараа бас киноны нэг гоо санаа нь бас амар юм төгсгөлдөө бас байгаа. Яг тэр чинь ингээд яваад өөрийгөө бай гэдэг дээр бас ингээд нөгөө нэг Адел чинь өөрийгөө нээх гээд явж байгаа штэ тий өөрийгөө. Тэгээ тэн дээр ингээд яг бай хүний ингээд нэг юм юу байж л байгаа л. Гэхдээ хажуугаар нь бас нөгөө нэг ингээд араар тавилт гарч ирээл. Гэтэ яг тэр төгсгөл дээрээ нөгөө нэг ингээл нөгөөхнийхээ ингээд нөгөөх нь эм аха. Эм шиг санагдаж байна.
Тий. Тэгээ нөгөө нэг тэрнийхээ ингээ үзэсгэлэн гараад үсгэлэнгээс амар өөрийгөө нэг my muse гэж ярьдаг байсан. Тэгээ тэнгуүдээ дараагийнх нэг олон жилийн дараас тэр өөрийнхөө үзэсгэлэнгээс ингээ өөрийгөө хайж яваад тэгээ олохгүй яг ингээ гарах гэсэн чинь нөгөөхнийх нь эхнэр нь ингээ өө чи өөрийгөө харснаа чи тэнд байлаа штэ гэ. Тэгээ ингээд яг харангуйтаа ингээд амар ингээд гарч явахдаа тамхиа асааж яваад ингээд нөгөө дуустдаг тэр сцен нь бол надад бол ингээд угаасаа яг амар том юм илэрхийлэл болсон юм шиг санагдаад байдаг байхгүй ингээд нэрээ бид нар чинь тэгэл яг яасан ч гэсэн хин нэгнийхээ ингээд амьдралд ингээд өөр төлддөг гэсэн нэг юм санаа манаагаар бодхон бол би бол Blues Barnes Color-т бол дуртай. Харин яг саяны нөхцөлийг сонссон чинь хамгийн сүүлд Portrait of Lady on Fire дээрээс гардаг штэ ингээд тэр яг хуудасны дугаарыг бичсэн байдаг. Тэр хэсэг бол үнэхээр юм амар гоё. Тэгээд яг ягаад ч юм мэдгүй ингээ хайж явж байхдаа тэр хуудасны дугаарыг ингээд барьсан байгааг нь хараад амар баярлдаг штэ. Бас яг тэрнтэй амар зүтгэжтэй санагдлаа. Ер нь ийм кинонууд тэр юм метафоруудыг амар гоё илэрхийлж өгсөн ер нь бас ийм тод идхэн лесбиан кино байдаг гэж бодож байна. Portrait of Lady on Fire бол яалтчгүй бүр айгу хүчтэй сайн кино л да. Би бол тэрэн дээр тэр нүүн ингээд яг та 28 ингээд барьсан байдаг шүү те. Мангаар угаасаа албаар нүүн миний зургийг хизээ нэг нөгөөд чи үзэн гэдгийг мэдчихэж байгаа. Яг л зургийн хүн шүү те. Тэгэхээр албаар яг тэгж яг энэ хоцыг л ингэж зуруулмаар байна гэж тэр хүнээрээ зуруулсан байхаа гэж би ерөөсөө тэгээ боддог. Ана хилээд те. Яг л харж явж байгаад яг нөө зүрхэн дээр ингээд гал хасаачдаг хэсэг байдаг шүү те. Тэр хэсэг бас ингээд амар юм хүчтэй илэрлүүд тэгээд ингээд хугацаа өнгөрөх тусам тэгээд тэр нэг хоньос нь дагаад цагаан юм тэгээд ингээд өөрийнхөө тэр одоо айгаад байгаа энэ хүн нэг цагт хүнтэй суугаад явчих нь гэдэг айцаас ингээд зогтоох гээд байх тусам ингээд хоньос нь дагаад гэтээ ингээд хүлэн зөвшөөрөөд тэгээд тэрнээс нь яг хамгийн сүүл харсан яг тэр зураглал нэгээд байгаад тэр систем бол амар Portrait of Lady on Fire-ийн найруулагч нь Selena би баг ойлгохтой баг явтач Cure найруулагч баг kinda non-binary явах гэж би баг бодсон. Тэгээд өмнөх өөр нэг амар алдартай бүтээл бас ингээд Tomboy гэдэг бас бүтээл байгаа амар яг юм тэр бас жоох хөвгттэй альцсан амар хэцүү шүү дээ. Тэнгүүт яг ингээд яг Cure одоо maybe баг транс яг тэр кинонд болохоор яг транс boy гэдэг байхгүй. Тэгээд транс хэрэгтэй хүүхд тоглоулаад яасан яг тэр мэдрэмжийг амар гарч марсан. Ер нь бол нэлийн амар хүчтэй бүтээл. Өвн санаа нь зүгээр л амар ингээд гэр бүл нь амар эрэгтэй хүүхчиг байхыг хүсэлхийг хүлэмжшөрдөг ингээд амар нээлттэй. Тэгээд идсэн чинь шинэ айлд хурж ирэнгүүтээ гадаа тоглож байхдаа хажуудлын хурш охиндоо дурлцдаг. Тэгээ айгу жоох хөвтүүд л дээ. Тэнгүүтээ тэрэндээ яханд бол би эрэгтэй гэж хэлээд ингээд тэгээ нөгөө нэг хөвгөөсдөө нийлээд ингээд хөлбөмбөг тоглож мөглж явж байгаад тэгээд тэр асуудал амар ингээд дамжраад эрэгтэй гэдгийг хэлснээс дамжраад нэг амар юм айгу мундаг бас бүтээл. Тэнгүүт яг Selena бол нэрээ эмэгтэй за баг лесбиан гэж хэлэл зөвтгөх юм бол ер нь бол лесбиан найруулагч нар дундаа бол бүр яг ингээд амар цойлж гарч ирсэн. Дэлхийн амар том найруулагч нар. Угсаа эмэгтэй найруулагч хүртэл ингээд яг дэлхийд гарч ирэхчээ өөрөөс амар хэцүү байдаг шүү дээ тий. Тэнгүүт Cure гэдгээрээ зарлаад хүчтэй гарч ирсэн найруулагч юм бол. Нэг шүү. Тэгээ ер нь айгу олон кинонууд бас ер нь бол байна. Гэтэ яг тэр short form гэж хэлэх юм бол би бол жоохон эсрэгэл байна. Ягаад гэх юм бол амар юм straight медиа дунд ингээ амар их ингээ төрөл бүрийн ингээ үзүүргүүлчлэгнүүд байгаа. Тэнгүүд манайх эргээд яг л айгу табу сэдв гэдэг ингээ юу ачдаг штэ. Жоохон баригдмал байдаг. Тэг харин тэр тусмаа ингэж одоо харуулах тусам тэгсээ тэглээгээд хамаа намаагүй эсвэл буруу илэрхийлж болохгүй. Тэрэн дээр нь бол дэмжиж байгаа асуудал бол бас байхгүй. Тий. Ер нь бол яг бас нэг энэ тал дээр өөсө Cure хүмүүсийн юунаас ч гэсэн өөсө зөв мэдлэг одоо ингээ урлагаар явах чинь одоо чинь за окей Cure хүмүүсийн тухай, эл хүмүүсийн тухай ингээ яг мэдрэмжээр нь дамжуулаад ингээ зөв мэдлэг өгөхийг хичээж байгаа шүү дээ тий бид нэгээс тэгж хүсэж байгаа. Одоо манай Beyond the Blue Sky ч гэсэн Cure театр ч гэсэн яг Cure олон нийт өөртөө зохиолоо бичээд киногоо хийгээд эсвэл жүжигний зохиолоо бичээд театр дээрээ тавьж байгаа. Яг энэ үйл явц болохоор яг уран бүтээл гэдэг талаасаа стрейт хүмүүс мэдээж LGBT сэдвийг хөндөж болно. Энэ бол угаасаа айгу нээлттэй. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр бид нар өөртөө яг хэр илэрхийлж байгаа юм бэ? Яг стрейт хүмүүс гардаг. Стрейт хүмүүс яг өөртөөхөө биднийг харахыг хүсэж байгаа өнцгөр харуулад бидний амьдралаас иршдэс юмыг ингээд одоо ингэ гаргаа тавьдаг байл
яалтчгүй ингээд тэр чинь асуудал мөн үү шүү дээ тий. Одоо болох Монголын яг урлаг бол яг л тэгж явж байгаа. Нэг одоо шинэ кинон дээр LGBT байдлыг яхан бол нэг бол өрөвддөгтэй иш юм уу эсвэл нөгөө нэг яг ингээд олдмол төрөлхийн гэдэг амар байдлаар ингээд ярьж маршдаг. Яг үндэ эн чинь болохоор зүгээр нэг юм одоо гомо гэж ярьж байгаа үг ч гэсэн ингээд Оросоос л орж ирсэн шүү дээ. Ингээд хомо гэдэг үгийг хийгэн гээгэр уншаад Оросоос монголоор орчуулдаг гомо болсон ч юм уу те. Тэнгүүд хошин урлаг дээр ингээд Оросууд ингээд нөгөө нэг төрөлхийн олдмол гэж ярьдгийг нь хошин шогийнхан Орос хошин шогийг Монгод болгож оруулж ирэхдээ тэгэж оруулж ирээд дандаа буруу мэдээлэл түгээсэн ч юм уу те. Гэтэл яг үндэ айл тэр юу нэж хаад 90-ад онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингээд наа чи гэсэн юм биш ээ гэд тэг ингээд энэ бол ингээд төрөлхийн байдаг гэдэг ингээд баталсан байгаа үед бид нэр 2000 оны бараг чи хэдэн оны хошин бараг л нэг худал хүнд бараг нэг 10 оны л хошин шог байгаа шүү тий амар сонирхол одоо хүртэл ингээд хүмүүс нийтээрээ ингээд амар мэдлэг боловсрлоо ингээд зөв мэдлэг авч чадаагүй байхад ингээд бусдын ингээд яаж байгаа буруу мэдээлэл биднэрт ирэх тусмаа ямар аюултай вэ гэдэг өөрөө асуудал юм баггүй. Тэнгүүт Монголын одоо чинь нусаа зохиол дээр ч ингээд яг юм сэдв, queer сэдвүүд орж ирдэг. Ер нь бол за гей сэдв бас арай нэг амар за хүндүүл нөгөө нэг дахиад нэг жоохон доромж байдлаараа л гаргаж ирдэг хിവэрээ байл баг. Яг одоо чинь бүгд нэг мэдчихсэн ингээд юу байгаа штэ. Аюур заны сүнсний томьёо дээр хаа. Аюур заны ер нь бол аюур зан ихлээр дургуй ертөнцийн бүлүүц дээр юу яцсан бэ? Хөвтрийн хүн дээр тэг хөвтрийн хүн зохиол дээр болохоор хөвтрийн хүний гол дүрийнх нь ээж нь ээл байгаа тэнгуүтээ нэг юм эмгтээтэй амьдраад явцсан байдаг байхгүй. Тэгээ тухайн үедээ ингээл анх сонсож байхад болохоор яасан амар кули бараг л амар шинэлэг юм ингээл би яг оюутан байхдаа уншаал тэгж бодож ирсэн. Яг дараа нэг харангууд ингээд хөвтрийн хүн бараг л нөгөө нэг те манай ээж маань бараг ээл болохоор бараг бит хоёр ингээ хаяа авцсан гэсэн нэг жоохон нэг юм хейт юм байгаа ч юм уу те нэг юм тэгснээ дараа нэг сүнсний томьёо дээр яасан чи бараг ингээд ер нь бол би бараг ингээд те транс хүнийг бараг ингээ хараад бараг ингээд нэг би бараг чаддаг гэдэг нэг юм бөөгийн дүрмөр ингээд гарч ирдэг ч юм уу те тэрийг өөр ер нь бол амар шинэлэл гэж бодож байгаа юм шиг. Гэтэ цаад ингээд хандлагаараа бол ингээд жоохон буруу мэдээлэл түгээгээд байгаа. Айл 2100 манай урдаа барьдаг одоо зохиолчдын нэг нь одоо тэгээд бичээд суугаад байж байгаа. Одоо хэр бас яс зүйтэй ч юм болдоо гэж ер нь бодмоор санагддаг. Тэгэхээр стрит хүмүүсийг бидний тухай бичгийг одоо бидний юундаа ч хүлээгээд авах уу те. Ер нь бол ингээд queer бид нэр өөртөө бас амар юм өөртөө тухай бичиж яах нь бас ингээд аль хэдийн тийм боломж нь бол байгаа гэж би бол бодож байгаа хгүй. Тэгэхээр энэ талаараа тэг өөртөөхөө түүхийг бид нар өөртөө бичих хэрэгтэй л гэж ер нь бол харж байгаа гэх юм уу. Одоо бол дэлхийн нийтээр ер нь бол амар окей queer хүний бичсэн зохиол илүү амар хүмүүст хүрэх юм уу. Тэг мэдрэмжээ үз гэж би бас тэгж бодож байлаа. Тийм мэдрэмжийн тайлбар арай илүү юм бодтой өөрийнхөө мэдрэмжийг бичиж байгаа болохоор эсвэл өөрийнхөө туршлагыг болгож байгаа болохоор арай илүү хүнд хүрэх нь бодит. Эмили Диккенсний шүлгүүд лесбиан шүлгүүд бичсэн байна. Бодит туршлагууд штэ тий. Тэр хүний амьдралын нэг хэсэг яг энтэй бас толгуурлаад манайх нөө жил болгон кино наадам маань яг заавал кино багтай тодорхой хэмжээний LGBT хүн одоо багийн гишүүнээр байх. Тэгээд queer хүмүүс маань өөрсдөө зохиолоо бичиж ирээд тэрийг ингээд толилуулах тийм энэ чинь бас солиор дамжуулж хүмүүстэй зөв мэдээлэл өгөх. Аль хэдийн амар ууж гэрцэн тий олдмол тий амар хэцүү. Өнөөрэ одоо ч манайх ч бас өвөлгөнд урлаа зарласан байгаа шүү дээ. Тэгээ одоо өвөлгөө уралдаа нь ягаад тэр нь шалгарсан бүтээлийг болохоор бүр Pride сэтгүүл дээр хэвлээд Pride үеэр тараагдсан шүү дээ тий. Тэгж мэгээд ингээд бас нэр оролцоорой сонсч оролцоорой тий рекламын пауза. Би бас амар анзаараад байгаа юм. Амар ийм queer медиагаар ингээд бүр ингээд дутагдаад байдаг бас амар анзаардаг. Би яалцчгүй ингээд Portrait of Lady One хоёрыг одоо чинь гээвд болохоор тэр чинь одоо л өмсөлцөг байгаа ч юм уу гэдэг. Тэр барыг 2 цагийн кинон дээр барыг сүүлийн 30 минутын дээр тэр хоёр анхны хүмүүс ингээд анхад өмсөлцдөг ч юм уу те. Тэнгүүд ингээд цаг 30 минут ингээд амар удаан критиксэр нэг ингээд яг ээлүүдэд болохоор энэ нэг амар дотн нэг юм мэдрэмж нь амар ойрхон байгаад байгаа байхгүй юу те. Handmaiden дээр жишээ авч ярих юм бол яаж өмсөлцдөг тэгснэ амар ингээд бодлоо асууснаа. Тэгээ нөгөөх нь яана өмсчихвэ гэдэг чи өмсөөд би бүр яг ингээд яг хоёр эмэгтэй хүн одоо өмсөж байгааг харах яг юу гэж бэлгэлдэг байх ингээд хүнчлэмжтэй ингээд нүүр хамаа таглаад тэгээд ичээд нүүр амаахаад
Би бүр хамгийн анхныхаа ээл кино бүр ингээд Blues the Mars гэдэг тэр олон хүнтэй яаж үзсэн гэж бодчих. Хамгийн анх үзчихсэн ээл кино чинь Blues the Mars color байсан. Hard киноноос эхлүүлжээ. Минийх болохоор хамгийн анхных тэр нэг хятад кино байсан юм. Нэрийн сайн сандгүй. Ямарч нэг юм хятад тамбой. Тэгээ дотор байранда нэг охинтой ингээд тэр одоо хятад сургуулийн дотор байрна нэг өрөөндөө хоёлаа байдаг юм байна л да. Тэгээ нэг охинтой байгаа. Тэгээ тэр тамбойг чинь хэсэг охтод бүр айгүй буруу батсан. Буруу батсан гэдэг нь нэг залуу байна гэж андуураад амар тэр баг yes or no биш үү? Yes or no чинь Таиланд. Таиланд л аа. Тэр нэг хятад нэг тийм би нэрийн сандгүй. Тэр чинь бүр амар анх ингээ үзчихэд би чи өөрөө бас тохоо гэдэг нэг юм жоохон халуун бүсмэстэй тэгснээ өөр дотор өрөнд байж байгаад нөтэ амар юм vibe таараад гэх юм уу. Би тэгэл ингээд яа надад одоо ямар хайр дурлал учрах болоо. Гэтэ хоёул ч одоо баг community-д орж ирсэн үе баг нэг үе шүү дээ. Нэг 17 болоо. Үзэж байгаа кинонууд нь ч гэсэн угаасаа ингээд амар адилхан яваал яжсэн аа. Тэр үед ч угаасаа тэр Blur Mouth гэдэг чинь тэр үед ингээд Eric Allen дээр Ruby Rose гэж бүр амар одсон тийм бүр ингээд үнэхээр тэр үеийн ялууд байв шараа. Бүр онц төсдөг л шүү дээ. Чам тэр нэм лесбиан кинонууд дээр ингээд давтагддаг. Одоо сэдвүүдийн талаар яг нэг хэсэг тогтоод нэг гэдгсэн. За энэ хоёр ингэж явж байгаа. Яг л нэг ингэж яал нэг K-pop-нд л учрандаа гингүүд яг л K-pop-нд туулцдаг ч юм уу. Тэгснэ дандаа нэг юм гардаг нэг юмнууд идэв шүү дээ. Тэгэл за энэ хоёр баг эхний уулзсан өдрийг өмсөлцөндөө гэл. Тийм бас нөгөө хэрвээ цаг хугацааны өнгөрсөн үе дээр хийгдэггүй бол заавал нэг юм ягаан гэрэлтэй. Нён ягаан гэрэл чинь дараа нь Euphoria-гийн саа болж хөрсөн шүү дээ. Нийл ягаан бол. Им сэтгэл хөдлөл төр тулгуурсан кино ер нь бол бас нэлээд ховор юм байна. Сая бодсон чинь. Би чи дөнгөж ингэж одоо өөрийнхөө талаар одоо бас тань мэдэх гэж явж байхдаа юм. Би ингээд киноны лист ингээд хинээс ч би санахгүй байна. Ямар ч нэг хүнээс ингээд ямар кино байна гэдэг ингээд дэвтэр дээр ингээд нэрүүдийг бичиж аваад нэгээд нэгээр нь үзээд явж байсан. Одоо чинь Virginia Woolf-ийн нэг Orlando гэдэг нэг зохиол байдаг байхгүй юу? Orlando болохоор дөнгөж 19-р зуунд ингээд зохиол нь бичигдэгтэй болохоор ер нь бол баг транс эмэгтэй одоо талаар бичиж байгаа байхгүй юу? Virginia Woolf чи өөрөө бас бай төлөөллийн нэлээд том төлөөлөл шүү дээ тий. Амар скейтинг гэдэг энэ дээр болохоор ингээд амар өөр олон талын асуудал хөндөж байгаа. За гендерийн талаас яаж байгаа. Тэнгүүтээ бас нийгмийн эмэгтэй хүний байр суурь тий. Тухайн үед одоо чинь феминизм ингээд угаасаа тэр чинь яг ингээд тисгэ болоод ингээд тесэрж байгаа үе байхгүй ингээд тий. Эмэгтэйчүүдийг бүх юмар ингээд ер нь цаагаар ингээд чи эмэгтэй юм чи зөөлөн байх хэрэгтэй юм чи ингээд хааж боосоор агаад тий. Ингээд тесэрж байгаа тэр нь ингээд зохиолчдод болохоор зохиол бүтээлүүд дээр гарч ирж байгаа нь болохоор Virginia Woolf дээр амар юм pure сэдв хажуугаар нь бас ингээд юм феминисттэй ингээд халдаад ингээд орж иж байгаа. Тэр нь болохоор Орландо дээр тэр ч одоо бил чи нэлээ ингээд юм баян чинэлэг али хөө нэг өдөр ингээд эмгтэй болоод сэрж байгаа мó эсвэл ингээд ямар ч тийм эмгтэй болчихд хуурчдаг. Тэгээд тэнгүүд эмгтэй болсноос нь болоод ингээд яг өөр хүн байр суурь ингээд амар өөрчлөгдөж байгаа. Одоо ингээд нийгэмд гендерийн мэдрэмж болон ингээд бусад юмнууд ингээд тэн дээр гарч иж байгаа. Тэнгүүд энийг өөр болохоор 85 онд кино хийцэг Орландо дээр тэгээ гол дүрийнх нь дээр нь Tilda Swinton тоглодог. Бүр амар залуухан багтаа бүр амар тоглож муусан. Тэгээ ингээд тэр кино бас амар сонирхолтой. Тэнгүүд нэлийн нэг юм энэ бол бүр жигнэсээ бүр амар тесрэлт бүр ингээд босон байгаа даахгүй. Гэтэ бүр тийм бүр ингээд бүүн боллоо алдартай болоогүй гэхээр яг зарим бүтээлүүд ингээд цагаасаа эрт төрхөөр нэг тийм байдаг штэ. Яг надад болохоор яг нэг тийм бүтээлүүд байсан юм шиг санагддаг. Тэгэхээр ингээд амар юм болгон яг одоо алдартай бас хийдэг л амар мэдээд байгаа хэрнээ ингээд цаагаараа бас ингээд олон бүтээлүүд байгаад байгаа бол харагддаг гэх юм уу. Тэр нь ингээд Зэхэр тэнгэрийн цааныг одоо нэлээд бас хэдэн жил хариуцж аваад ажиллаж штэ. Монголын одоо кино бүтээгчид дээр анзаарчихсан тийм зүйл байгаа юу? За би ч хамгийн анх 20 онд нь орж илээ. Кино уралдаан босоос кино уралдаан 19 оноос болсон баха Зэхэр тэнгэрийн цаан. Тэгээд 19 онд нь ороогүй 20 онд ороход болохоор бараг 20 бүтээл ирчихсэн баг. Бүр амар их бүтээл. Тэгээд тэр донд street community
ингээс бол бүтээл өгч мөгөөд нэлээд амар идэвхтэй оролцдог. Тэгээд тэгэхэд болохоор нэг анзаардаг байсан зүйл нь queer гингүүд эсвэл LGBT гингүүд яг нөгөө нэг солонгоо оруулж ирдэг чинь нэг амар түгээмэл угаасаа байсан зүйл байгаа даахгүй. Хүмүүс бас яг яаж харуулах ёстой гэдгийг бас ер нь мэддэггүй байсан баха. Одоо нэг зохиолууд ер нь жилээс жилд сайжирч байгаа гэж би бол бодож байгаа. Хүмүүс бас тодорхой хэмжээний жил болгон яг үздэг үзэгчид маань бас ингээд тогтоод ч юм уу те одоо яг нэг амар бас бүр амар нэмэгдэж чадахгүй ч гэсэн өмнөх жилүүдийн үзсэн хүмүүс ингээд заавал үзхийг яадаг ч юм уу уусаа Pride үеэр тэгээ ингээд анзаараад хахад бол оролцож байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд шинэлэг юм хий гэдэг амар сэтгэлтэй ч юм уу ер нь бол юм зохиолын үед ч гэсэн амар шинэлэг юмнууд илэрхийлдэг болсон юм шиг надад санагдаж байгаа. Тийм. Сүүлийн 2 жилийн хугацаанд угаасаа нөгөө манайх зохиол суурьтай болохоор яг зохиол дээр илүү оноо өгдөг манай шүгчнэр тэнгүүд яг хараад хахад бол яг сүүлийн 2 жилийн юм дээр бол яг зохиолын үед илүү сайн гэж үнэлж бол нэг бүтээлүүд маань шагналаа авсан гэх юм уу? Чам тэгвэл Азийн болон юм барууны орнуудын одоо лесбийн байдлыг илэрхийлж байгаа ер нь ялгаа нь барууных дээр болохоор яг хажуугаа бас нэг юм нийгмийн асуудлуудаар хажуугаар нь хүнддэг. Мэдээж одоо тийм ингээд за юу гэдэг зөвхөн тэр хоёрын хайр сэтгэлээс гадна одоо түрүүн одоо Carol дээр гэдтэй зөвхөн тэр хоёрын хайр сэтгэлээс гадна ингээд нийгмийн асуудлаагаа бас ингээд тусгаад байгаа шээ тийм ингээд тэр хоёр яаж чадахгүй 1950 оны тэр ээл хүн байх нь ямар байсан гэдгийг ингээд харуулж ирдэг ч юм. Тэгэнгүүт Аадууд болохоор яг нэг илүү юм тотгож байгаа ч юм уу юу болох нэг юм мэдрэмжэндээ илүү амар нэгээд толгуурлаад мэдрэмжээс гадна яг өөр нэг асуудлыг яах юм бол одоо жишээ нь за handmade-н дээр тэр хоёрын ингээд мэдрэмж байгаа тий тэнгүүтээ тэр зохиолын бүр ингээд 2 удаагийн ингээд нэг твист явж байгаа шээ тий тэнгүүтээ тэрэн дээрээ бас хажуугаар нэг асуудлыг шийдэж байгаа тэр патриарх байгаа шүү дээ тэр патриархаа өөр олон юм л ингээд төсчээд байхгүй зөвхөн патриархаа өөртөө бас тэр яаж ингэж унааж ер нь л тэмцэж чинь тэр мэрийг ингээд амар юм кул харуулсан ингээд нэг юм тэрийг чинь одоо юу гэдэг үлээ ингээд нэг зүйлээсээ ингэж дээшиг ингэж явдаг. Нөгөө тэр чинь нэг тийм дорны нэг юм юу ч үлээ. Эмэгтэй хүн одоо яг гендер асуудал бас давхар хүндэж гараад ирж байгаа хгүй. Тэр үед одоо дээшээ гарах гэхээр заавал нөхөртэй байх хэрэгтэй байдаг ч юм уу те. Эсвэл тэр эмэгтэй хүн аль хэдийн одоо эрх мэдэлтэй мөнгөтэй байлаа гэд тэр мөнгийг нь зүгээр тэр авах нь ямар ч юм өөрхөн зөвшөөрлгүйгээр авах өөрийгөө бүрэн эрхтэй гэж бодоод Хидекогийн одоо эрхчлөөг боо тэр асуудал нь өөрт нь ерөөсөө юу ч биш юм шиг санагдаж байгаа. Гэхдээ эсэргээрээ тэгээд нөгөө хоёр маань патриархыг одоо ингээд нураан унгаах үед яг үндэ өөрөө амар шалдаа буугаад байж ядад байдаг штэ. Тэгмэт өөрөө хүний одоо тэр эмэгтэйн амьдралыг ингэж өвөө хийж явахтай ингэж юу ч бодоогүй хэрнээ. Өөрийнх нь яг өвөө хийцсэн чинь ингэж байд сууж ядж байгаа нь энэ бас амар тийм том патриархын илэрэл байсан. Тэгээ тэрэн дээр бас нэг амар патриархыг харуулдаг юм. Тэр ингээд дотоод явж байхдаа бас ингээд нэг нь ингээд наад ингээд эргэтэй болоод явдаг штэ. Тэр ч гэсэн ингээд өөрсдийнхөө хувьд л унгаачаад байгаа. Тэгээ өөрсдийнх нь амьдрал байгаа патриархыг унгаачаад байгаа. Гэхдээ нийгмийг бол арай чадахгүй байгаа шүү гэдэгх нь бас амар том илэрэл юм шиг надад бас санагдсан. Яг юу нь болохоор зохиол нь болохоор яг Их Британий нэг зохиолч Fingersmith гэдэг зохиолоос сэтгэлж байсан. Тэгээд яг бас ээл зохиолтой яг нөгөө нэг бараг Их Британий болохоор яг дээр үеийн тий бараг Викторийн үе юм ич гэдэг лөө тий нэг тэр үед дурлж байгаа хоёр зохиол нь бол яг кинонд гардаг шиг. Тэгээд тэрийг яг ингээд Аз болгоод ирэнгүүт бас амар өөрөнгө цалсан. Тэгээд бас юм Япон солонгосын хамтарсан кинонууд амар сайн байдаг юм шиг анзаарчихсан. Moonlit Winter гэдэг кино үзчихсэн. Өчний нөө сайн хэлсэн шүү дээ нөгөө Аз кино ялаа. Ерөнхийдөө биш ерөнхийдөөс тодорхойроо гэдэг тэр нэг ихчийн л татууд л юм ингээд л яваад идэг. Тэг баг үнсэлцдэг ч гоо гэтэл амар гоё кино. Утга нь гоё болохоор. Би ихтэй handmade бас нэг юунд дуртай нэг манай гол дүрийн ахаас тоглодог жүжигчин Минжээ байгаа шээ тий. Тэгээ ингээд солонгостой болохоор угаасаа жоохон underrated өмнө нь underrated жүжигчин байсан юм шиг надад зүгээр санагдаад байт ингээд. Ким Минжээ яг хоёрын амьдралаас болоод карьер талд нь амар нөлөөлөөд амар уналттай болсон байсан.
Тэгэхэд болохоор яг Пажимо найруулагч те бас л дүр дээр их амар гоё харсан байгаа байхгүй юу те. Тэгээ хараад яг тэрний дараа болохоор угаасаа ингээд тэрний дараа бас бүр амар юм өөрөөхтэй яг юм Кан маань яг арт хаус кинонд тоглолдог жүжигчин байсан л. Гэхдээ ер нь бол амар яг энэ киногоороо бас өөрөө амар харалж чадсан юм шиг амар санагддаг болохоор. Ер нь бүх жүжигчдийн жүжиглэлтэй амар сайн байсан юм санагдав. Handmaiden дээр бол миний хувьд бол masterpiece шилдэг сүрэгийн номинацид шилдгээр тэгээд бас энэ лесбиан 7 хоног дээр өөрийнхөө дуртай киног гаргаж байгаад их баяртай байна. Надад ч өөрөө байна. Handmaiden гэхдээ нэмэг харна юм шүү. Харна юм шүү. Үнэмлэхээ авчирж ирээд үзээрэй. Бид хоёр бас ийм мэрэгжлийн манай Marvel бол мэдээж утга зохиолын хүн. Гэхдээ бүрэн киноны хүн бас биш. Би бол бүр киноны хүн биш, утга зохиолын хүн биш. Би бол зүгээр л үзэгч, уншигч хүн байгаа шүү. Тэгэхээр буруу зүрх юм ярьсан бол бас ойлгож сонсоосэй гэж хүсэж байна. За тэгээд Portrait Leader 2 дээр яг нөгөө нэг ямар хэсэгсэн ингээд тавьсан ингээд уран зураг шиг ингээд харагддаг тэр сцен тэр бол бүр яг masterpiece ингээд. Тийм. Тэгээд бас нөгөө тэр үеийн abortion интриг айгүй гоё яг бодис дээр харуулсан юм. Бодис дээр харуулсан. Тэгээд тэмүүтэ кинон дээр нэг юм уран л удаа дуу явж байгаа. Нэг нь болохоор тэр нөгөө нэг галд нөгөө нэг бүгдээрээ нэг юм соло хоор явдаг штэ. Хоор явж нэг явж байгаа юм. Тэнгүүтээ нөгөөд нь чинь дууг ингээ мэдгүй гэдэг нөгөө төлөр заахтаа нэг яваад төсөлтөн дээр төгөлдөр хоорын аяг яг ингээд нөгөө нэг чи энэ зүжиг заавал үзээрэй гэд тэгсэн чи зүжиг үзэж байгааг нь харахаж яг тэр дуун дахиад нэг явж байгаа ингээ 3хан дуу явж байгаа байхгүй юу. Тэгэхэд яг тэн дээр ингээ би кино найруулагч үед ингээ анзаархад ингээ нөгөө хитрхийх зарим киноор дуугаар их бөмбөгцдөг. Гэтэл ингээ зүр яг байж байгаа нэг дуу янгууд тэр нь ингээ шууд ингээ хоногшоод ингээ орчтой илүү хүчтэй орд юм байна гэдгийг ингээ амар харж исэн. Гэтэ яалчгүй Portrait of Lady орох миний must favorite. Тэрс миний яс. Тэгээ яалчгүй юм plot twist багтаа болохоор одоо Handmaiden бол наваагийн галзууруулж ирсэн юм тэр үедээ үе үзэхэд бас амар гоё байдаг. Тэгээд Handmaiden-ийн бас нэг амар давуу тал нь гэх юм одоо юу гэх юм амжилттай төгсөж байгаа үйл кинонуудын ер нь бол нэг айгүй ховор байдаг. Тийм болохоор яг юм амжилттай төгсөж байгааг ер нь бол харах нь өөрөө иргэд юм болно шүү, бүтэн шүү, жинхэнэ хайртайгаа уулзраад гоё байж болно гэдэг юм мэдрэмжийг тийм одоо итгэлийг амар тэжээдэг юм шиг надад санагддаг болохоор тийм happy endingтэй кинодод бас дуртай. Semi face бас адилхан happy endingтэй хооронд бүжлээд дуусна шүү дээ. Гэтэ тэр бас нүүр тулдаг асуудал нас яг юм Аз асуудал юм шиг санагддаг байхгүй. Тэгвэл ч одоо яг намайг гидүмс гэж жаартай юм бол намайг гүнсэн. Тэгээд тэр амар хэцүү ийм олон нийтийн газар өмсөх жоохон тэр мэдрэмжийг бас шууд ингээм амар тийх одоо өмсөх амар хэцүү чадахгүй байхад тэр чи хайргуул байгаа зүтэй чи үүдээ эсвэл одоо өмсөж чадахгүй мэн. Энгийн юм шиг гэр амар бодтой зүйлийг харуулсан байдаг болохоор Same Face бас амар хөрхөн байдаг. Өөр чамдын гоё сэтгэл тоногсон юм киноны сценүүд байна уу? Би Virginia Vita-дас амар дуртай. Тэр яг тэр бас амар тухайн үедээ яг Virginia Woolf чинь бас өөрөө нэг Vita гэдэг эмэгтэйтэй хайр сэтгэлтэй байсан тухай яг кино хийгдсэн кино нахгүй. Тэгээ ингээд тэр хоёрын бас ингээд яг нэг нэгэндээ дурлж байгаа. Тэгээ ингээд тухайн үед хоёулаа нөгөө мотор зохиолын хүрээлийнхэн тэнгуүтэй хоёулаа ингээд нөхөртэй те. Тэгээ нөхрүүд нь ингээд амар юм open minded ч юм уу те. Гэтэ ингээд мэдж байгаа нэг амар юм хүндэтгэлтэй хайранд нэг хүндэтгэлтэй хандж байгаа манд жаа ингээд тэр яг хараасан кино бас надаа амар таалагддаг юм уу? Тэгээд одоо тэгээд тэр mainstream болон одоо олон ингээд сериалуудтай юу ч ярих вэ? Тэгээд нэр чинь бол зүгээр л зэрэг бас миний үзэх шүү. Кино мэддэг хүмүүс нь нэг юм зөв биднийг юм догтлуулж нэг юм гэд ингээд нэг тэгэх үүрэгтэй их юм уу? Бусдаар л яг нэг юм кино урлаг гэдэг бол арай өөр юм шигтэй санагдаад байна. Юм олон ангид яг кино урлагийнхаа нэг төрөл нь мөн гэхдээ яг юм өгөх гээд байгаа мессежүүд нь бол нөгөө хүн төрж байгаа байдал нь хоёр өөр болохоор. Тий. Ер нь бол тий. Гэтэ яг надад яг хоёр бүтээл угаасаа нэг олон ангид тэр бас айгүй зөв мэдлэгийг ингээд амар түгэж чадсан байгаа даахгүй. Нэг нь болохоор угаасаа за Euphoria дээр одоо ингээд Jules руу хоёрын хайр дурлаа шүү тий. Тэнгүүт ингээд
тэр бас ингээд би ингээд зохиолчийн хувьд бодонгоо тэр сэдвээс гаргаж ирэх тайлбарлах юм адармаатай юм байгаа тодос шинэ транс бай гэж байдаг гэдэг ч юм уу транс лесбиан транс гей гэж байдаг гэдэг ингээд хүмүүс Монгол зарим хүмүүс хүү трансыг ойлгож чадж байхад юу транс гей гэдэг ч юм уу тийм ингээд хөөрхөн гаргаад ирсэн. Тэгээ тэнгуүтээ өөр нэг нь sex education дээр non binary амар хөөрхөн ингээд харуулад юу мэдэрдгийг ингээ гаргаад ирсэн ч юм уу тийм ингээд бас ингээд амар хөөрхөн ингээд юм зүм мэдлэг ингээд яагаад байгаа амар хөөрхөн юмнуудыг байгаад байгаа байхгүй тий тэдрийг харах юмсан. Тий тэр эфорээ тэр нөгөө яад штэ нөгөө juice хоёр ингээ хөвтчихдээ штэ гэсэн чи тэр доор юу вэ гэдэг зураг нэг зүгээр амар явсан тий. Би бараа хараад энэ үсэл дээр гэсэн бэ нөө. Тэр би бас тэр үе нөгөө нэг сервисо гэж байсан штэ. Амар хөгшнөр мэдэрчлээ гэж байсан штэ. Одоо flame болсон гэсэн. Сервисо ингээд ийм өнгөө зүгээр юм тийм цувралууд ингээ орчуулж оруулдаг байхад цувралууд дундаа амар queer-сэдүүд ингээ зөндөө гардаг байсан нь ингээ одоо бас ингээ амар юм хүчтэй нөлөөллүүдийн нэг болж гисэн юм чинь бас хэвчдэг аа. Энэ хүмүүс айгу зүгээр ойлгоход зөв. За хоёлаа тэгээд за өвөөр дуусгах гэсэн да. Лесбиан байлын талаар мэдлэгээ тэлэх 7 хоног хамгийн хүрээнд энэхүү подкастаар бичлээ. Тэгээд бүгдээрээ bye хамт хэлдэг гэсэн. За. Bye.